Миний бодлоор нүдний шил гэдэг зүйл хүн төрөлхтний зохиосон хамгийн гайхалтай зүйлсийн нэг. Хүн юм сайн харж чадахгүй байхад нэг нүдний шил нүдэнд нь зүйлгээл харааг нь хэвийн болгоно гэдэг бол бараг л лид шидийн зүйл гэсэн үг л дээ. Гэхдээ шинжлэх ухаан болон техник технологи хөгжснөөр үүнээс илүү нэг гайхалтай зүйлийг хүмүүс бүтээж чадсан. Тэр нь бол хараа тэглүүлэх буюу лазерын эмчилгээ. Ингэснээр хараа муутай хүн нүдний шил зүүхгүйгээр хараагаа сайжруулах боломжтой болж байгаа гэсэн үг. Хамгийн энгийн ойлголтоор бол хүн нүднийхээ харааг factory reset хийж байгаа гэж ойлгож болно. Миний хувьд бол нүднийхээ харааг тэглүүлье гэж болдог байсан ч гэсэн жоох айгаад идэг байсан л та. Тэгсэн чинь Юрген Клоп ээж хэрэнч гэдэг юм уу те одоо миний үздэг гадаадын одууд нүдэн дээр нүднийхээ шилийг зүүхээ болоод эхэлсэн. Одоо энэ бол цаанаар хагалгаанд орсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бодол дахиж толгойд хүчтэй орж ирээд судалгаагаа илүү сайн хийгээд үзсэн чинь ямар нэгэн эрсдэл гарах магадлал нь бол маш бага уу одоо баг байхгүй хэмжээтэй тийм ойрхон байсан. Тэгэл ер нь надад зориг ороод би ер нь хараагаа тэглүүлэх ёстой юм байна гэл тэгэл ер нь шийдвэрээ гаргасан да. Тэгэхээр энэ удаагийн видеон дээр би хараагаа тэглүүлэх гээд Солонгос улсад ирсэн байна. Юу болохыг хэдүүлээ хамтдаа сонирхцгаая. За ямар тач явж нэг юм идэх гээд тэгэл ямар ч байсан гараад ирсэн тэгэл явж байна. Өчигдөр ийшээгээ нэг газар орсон юм а. Тэгээд тэр хоолны газрын нэг хоолыг нь дахиж идмээр санагдаад ягаад ч юм нэг орсон газар руу хоёр удаа орох гэж байна. За яг энэ хойно харагдж байгаа газар руу орох гэж байна. Тэгээ энэ бол яг нөгөө Солонгос хоол яг утгаараа одоо Солонгост хийж байгаа Солонгосны хоолны газар гэх юм уу. Тийм газар байна. Тэгээ хэдүүлээ ийш орцгоё. За хэдүүлээ дотгош ороод ирсэн байна. Монгол болохоор Монгол Солонгос хоолны газар Америк байдаг. Тэгээ энэ болохоор яг жихнээс ингээд Солонгос хоолны газар орж ирээд яг одоо хоол авцсан. Энэ будаан болохоор ийм савтай ирж байна. Солонгос гэхдээ бас боцноос аягүй хүүтэй юм байна. Бараг одоо нөгөө Монголд явж исэн хувцастайгаа ирэхэд бол бас хөрхөн даарж мараал ингээл явж гин. Цаг агаарыг харахаар нөгөө тоон дандаа нэмэх градустай гайгүй юм шиг харагдаад идэг хэрнээ. Яг ирэнгүүт жоохон хүүтэндүүл газар байна. Тэгээ би ч анхудаа ирж байгаа болохоор бас энэ миний мэдэхгүй шүү дээ. За энэ газар бол ер нь хөөрхөн жуулчд ирдэг. Тэгээд бас хажуугаар нь брендийн дэлгүүрүүд аягүй хөөрхөн их байдаг. Хажуугаар нь хоолны газар, үйлчлэгээний газрууд гэл ер нь юм л байдаг ийм газар байна. Ямар ч хэсэн бичлэгээ Женигийнхаа хажууд өргөжлүүлж байна. Одоо хүмүүс ингээл ялангуяа хятад метатаас бол нэлээ их хүмүүс ирж инээвэр яваадах шиг байгаа. Тэгээ одоо тэр Женигэнд оруулаад ингээ хүмүүс зураг агуулаад байж идэх. За энд бас Жени байна. Йоо нар мар 8 тусч мосцсон. Амар цаг үе дээр ирчихэж байгаа юм шүү. За ямар ч хэсэн энд бас хүмүүс зураг агуулт юм байна. За ер нь тэгээд айлч газар ирсэн хүн одоо тэгээд тухайн газартайгаа танилцаад явах нь өөрөө амар сонирхолтой байдаг. Хитэн дэлгүүрүүдээр орж үзээд тэгэл энэ гудамж одоо жоохон битэрлээ да. Өнөөдөр бол яг нэг үндсэн тодорхой зорилго байхгүй байгаа болохоор одоо хэдүүлээ ингээл хамтдаа жоохон гудамж битэрлээ. За одоо жишээ нь энд бол яг Apple-ийн дэлгүүр байна. Alps-ний iPhone авахаар бол эндээс бас авч болох нь байна. За энд Casetify case master-дэг дэлгүүр байна. Lacoste-ийн дэлгүүр гэж байна. Энэ бас юу ч юм дээ Chahong Room гэж байна. Энэ хавьд битүү Жени байд юм уу? Эсвэл би яг юм Женитэй газруудаар яваад байгаа юм уу мэдэхгүй. Ямар ч гэсэн ингээд том Женигийн зургууд ингээд намайг өгтөж аваад байгаа. Замын энэ талаар нь явгууд цаана байгаа юм нь гоё санагдаад цаана гарангууд энэ талд байгаа юм гоё харагдаад тэгээ айгүй хэцүү байдаг. За тэгээд манай хараагаа тэглүүлэх имлэг маань энэ Ганнам гэдэг дүрэгт нь байдаг болохоор би ямар ч гэсэн энэ хавьд одоо нөө буудал авцсан. Тэгээд одоо энэ хавьтайгаа бас танилцаад алхаад явж байна. Та бүхэн одоо Ганнам гэж бол угаасаа сонсч лсэн нөгөө нэг Урбан Ганнам стайл гэ би бол тэндээс л агуудаа сонсч ирсэн. Тэгээд ямар газар байд юм бол гэж боддог байсан чи яг одоо энд ингээ ирсэн. Тэр газраар явж байна. Тэгээ ер нь бол нэлээд тийм том хотолдааны газрууд, тэгээ үйлчлэгээний газрууд, тэгээ дээрээс нь эмнэлгүүд амар их байд юм байна. Хагалгаа гоо сайхны эмнэлгүүд амар их байд юм байна. Тэгээ ер нь ийм том гудамж байна өө. Тэгээд хүмүүс их явдаг. Хүн эндээс намайг дуудаад байгаа юм шиг харсан чи бороо биш шүү. Йоо. Бас таньдаг юм шиг харагдаж шүү. Бас таньдаг хүн шиг харагдаж шүү. За түрүүний дэлгүүрүүдийн хажуугаар явж хагаад тэгээ жоохон ингээ гудамж иргэд ороод ирсэн чи арай нэг тийм 6 цэнгэний газрууд их байдаг газар руу ороод ирэх шиг боллоо. Ер нь энэ амар олон төрлийн юмнууд байна. Тэгээ зарим нэг солонгосоор биччихээр яг юу гэдэг байгааг нь ойлгохгүй юм байна л та. За энэ хойно байгаа нэг юм багаз нэг одоо түт шиг юм багаз. Энэ дотор нөгөө fortune teller гэдэг нөгөө мэргэлдэг хүмүүс байна. Тэгээ намайг сая ингээ дуудаадсан. Гэхдээ одоо би юу ойлгох вэ те. Тэгээд ямар ч хэсэг гараад ирлээ. Гараад ирлээ гэнэ уус ороогүй л те. За тэгэл хоолны газар кофе шопууд л аягүй их байд юм байна. Ер нь ажиглаад тахад тэгээ аргагүй л те. Гадаа байхад жоохон баг зэрэг хүүтэн. Тэгээ дотор хүмүүс аягүй судаглах л та.
За уламжлалт ёсоор буудлынхаа өрөөг танилцуулъя. За тэгээд энэ удаагийн буудал бол яг л бас өмнөх шигээ байдаг л нэгэн буудал гэх юм уу. Ингээл болоо. Ерөөс ингээл ганц ортой. Энэ удаа ганц ортой буудалд орсон. За тэгээд тэнд ингээ ширээ сандалтай. За энд ингээ нэг зурагт мөрөгттэй. За энд болохоор нэг юм талтай. Оо е. Яг гоо энгийн ч гэсэн энэ буудлын цонхноос ингээд гадагшаа гоё харагддаг нийлээ. За ингээ ширээ сандал эндээ ортой. Энэ ингээд 0.9 амарсан юм цонхтой ч юм уу. Энэ одоо нэр ямар учиртай юм бол. Энийг сайн ойлгохгүй л. За тэгээд ингээл 0 нэмэрхүү. Нэг тийм илүү дутуу юм байхгүй. Өчигдөр нэг ийм карт олоод задлсан чинь дотроос нэм 5 карт гарч ирж байгаа байхгүй. Би ч үн нэмэрхүү нэг сонирхдаггүй л дээ. Тэгээ онгойлгосон байхгүй. Том болцсон гохон гарч ирж байгаа юм те. Ямар хэрэггүй дүр илээ те. Таад мэдчихэж шүү дээ. За яг вирус сама гарч ирж байгаа юм те. Драгон бол мэддэг хүмүүс. Тэгээ бусд нь бол ингээд нэг тийм онц биш дүр зөө. Яг бүү бас гарч ирсэн. Тийм ажим бүү. Бичлэг ингээд задлчий гэж бодоод. Тэгээ яг даваад ирсэн маань хэдүүлээ одоо нэг задлж үцэцгээе. За Гокугийн ихнэр гарч ирж байна. Энэ нэг юм өвгөн байд шүү дээ. Тэр байна. За дараагийнх нь тэр байна. За энэ минь дүрийг бол би үнэхээр санахгүй байна уу. За амын сүлийнх нь Гоку ёо. Би бүр яг Гоку л гаргаж ирээ гэж бодоод тэгээд дахиад нэг задлчих гэж бодоод яг Гоку гараад ирлээ. Oh my god. Би иймэрхүү юм ерөөсөө сонирхдаггүй. Гэхдээ яг ингээд задлах тэр мэдрэмжнээс амар гоё юм байна. Тэгээд энэ Гоку гараад ирсэн чи бүр амар баярлцсан аа чи нөө. Энэ Гокугийн карт нь зөвхөн өөрөө юм гэлэлцдэг юм шиг шүү дээ. За тэгээд өнөөдөртөө хэдүүлээ ингээд дуусгана. Тэгээд өнөөдөр миний хувьд нэг иймэрхүү өнгөрлөө. Хэдүүлээ маргааш хараагаа тэглүүлэх үйл ажиллагаа маань эхэлнэ. Хараагаа тэглүүлэх өдөр маань болсон байна. 12:40 болж байна. Тэгээд одоо 2 цагаас хэдүүлээ эмнэлэг рүүгээ орж одоо хараагаа тэглүүлэх үйл ажиллагаа эхлэх байгаа. Миний хувьд бол шарингана нээлэх гэж байгаа шиг санагдаад байгаа. Тэгээд одоо хүртэл нүдний шил зүүхгүйгээр ингээ шилгүүгээр амар сайн хараад явна гэж бодохоор гоё санагдаад байгаа. Ер нь бол тэгээд хараа муутай байх хүний зовлонг бол нэр хараа муутай хүмүүс л мэднэ дээ. За манай эмнэлэг ерөөсөө энэ хүндэдэг. Угаасаа тооцоолоод яг эмнэлгийнхаа ойролцоо буудал дээр буусан. Энэ уулзуур дээр ер нь их юм болно. Энэ уулзуур дээр бол манай эмнэлэг цаана харагдаж байна. Тэнд бас Жэнигийн зураг харагдаж байна. За ойроос харах юм бол энд Жэнигийн зураг байдаг. Тэнд нэг Range Rover газ машины зурагтай. Яг тэр одоо манай эмнэлэг байгаа газар гэсэн. Тэгээд эмнэлэг рүү л орж үзээгүй. Одоо хэдүүлээ орцгоё. За ингээд одоо айцтайгаач нүр тулъя. Асуудалтайгаач нүр тулъя. За одоо манай орох гэж байгаа эмнэлэгч нь одоо энэ биш дээ. Сайн уу гэдэг ээсээ нь юу л гэж байгаа юм л. Тэгээд миний хувьд бол сайн уу гэж байгаа. За их олон юм байдаг газар байна. Тэгээд хэзээ сайн уу руугаа орцгоё. Сайн уу. Хараагаа тэглүүлэх шийдвэр гаргаад удаагүй байтал нэг өдөр Шангрила дээр Солонгосын гоо сайхны эмнэлгүүдийн өдрөлөг болж таарад тэгээ тийш нь би явж утсан. За тэнд яваад очтол одоо миний очисон байгаа эмнэлэг буюу СНУ эмнэлгийн үндсэн одоо харааны эмнэлс тасал хийдэг эмч маань өөрийн биеэр ирсэн байсан. За тэгээд би эмчтэй нь хэдэн үг солиод тэгээд ер нь эдний эмнэлгийг сонгохоор болоод тэгээд ер нь виз мизээ өгөөд тэгээд ийш явахаар шийдсэн. Хараагаа тэглүүлэхийн өмнө хараагаа тэглүүлэх боломжтой эсхийг мэдхийн тулд маш олон шинжилгээг өгөх ёстой. Хэрвээ энэ шинжилгээн дээр асуудалгүй гэж гарч ирэх юм бол хараагаа тэглүүлэх ч гэсэн ямар нэгэн асуудал вэ гэсэн үг. За миний хувьд бол баг 1 цагийн туршид баг шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу маань зүгээр гарсан тул хараагаа тэглүүлэх боломжтой гэсэн үг ээ. За тэгээд хараагаа тэглүүлэх үе шат руу орсон. За ер нь бол миний хувьд бол зүгээр нүдэндээ юм хүргэнэ гэдэг бол тэр чигтээ айц хүйц байсан. За тэгээд гиндааж агаад ямар ч байсан мэдээ алдуулдаг тусаалгыг нүдэндээ тусаасан. За үүний дараа Монголд анх уулзсан эмч буюу одоо миний нүдэнд хагалгаа хийх эмчтэйгээ уулзаад хамгийн эцсийн байдлаар шинжилгээ хийгээд ингээд мэс засал маань эхлэхээр болсон. Шууд эхэлд юм билээ. Ямар ч завсарлага байхгүй. Ерөөсөө л нүдэндээ юм хүргэнэхээр би бүр амар айгаадсэн. Ядж яхад эмнэлгийнхэн тэр зурагт мурагтан дээр яг хагалгааныхын үеийнхэн тэр үйл явцыг харуулангууд бүр амар санагдаад би тэгээд тэр видеонуудыг үзэхгүй байхаар шийдээд шууд л одоо хагалгаа руу орохоор шийдсэн. За тэгээд бас л айж өгөх гээл байсан л да. Угаасаа энэ хөрөнд нь энэ орон дээр нь ингээд хөвтөн ихээр угаасаа амар эцтэй. Эдний эмнэлгийн давуу тал нь Smile Pro буюу одоо хамгийн хурднаар хараа тэгэлдэг ийм одоо үйл явц байдаг. Хамгийн хурдан гэхээр ерөөсөө би 7 секунд одоо энэ харагдаж байгаа гэрэл рүү харж чадхал юм бол ер нь үйл явц процесс нь дуусна гэсэн үг. Уг нь бол тийм өвдөлт ч юм уу эсвэл тийм хэцүү юм бол байхгүй. Гэхдээ хүний хамгийн том айдас чинь өөрөө өөрийгөө айлгах буюу одоо сэтгэл зүгээр ингээд айлгаад идэх нь аюу хэцүү юм байлээ. Би одоо энэ гэрэл рүү 7 секунд харж чадахгүй бол яана ч гэх юм уу те. Ер нь хүн өөрийгөө л айлгаад идэм билээ. За ингээд мэс заслын үйл явц маань ойролцоогоор нэг 5 минут болсны ясан. Тэгэл ер нь дорхноо дууссан. За ингээд гарч ирсний дараа миний холын хараа зүгээр болсон байсан ч гэсэн гэрэлд айгүй эмзэг байсан. Би бүр утас руугаа ч юм уу эсвэл бүр ямар нэгэн гэрэл гаргадаг бүр юу руу ч харж чадахгүй бүр үнэхээр хэцүү байсан. Тийм
болохоор энэ өдөр нь очоод шууд одоо буудал дээр очоод нам унтсан байгаа. За шүн унтж байхад нүд жоохон хорсож исэн. Тэгээ тэрний эсрэг тусаалга өгсөн. Тэрийг нь тусаагаад тэгэл унтаал исэн. Угаасаа нүд айгүй эмзэг болчт юм байлээ. Бүр ямар ч гэрэл рүү ингээд чиглүүлж харж чадахгүй. Тийм болохоор нүдээ анаа л хөвтөлсэн, унтаал исэн. За ингэж яагаад маргааш өдөр нь эцсийн байдлаар шинжилгээ өгөхөөр имлэг дээрээ дахин ирсэн. За guys, тэгэхээр хараагаа тэглүүлсний маргааш нь үргэлжилж байна. Дөнгөж сая би имлэг рүүгээ орчоод тэгээд эмчтэй нүдээ үзүүлээд тэгээд бүх юм жин там болчоод тэгээд гараад ирсэн байна. Гэхдээ яг одоо миний харж байгаа байдал бол бас яг тийм 100% хүчээ гаргаж бол харахгүй байна. Одоо ер нь бол юмнууд бол стил бүлүүртгцэн хэвээрээ юм руу сайн фокуслж харж чадахгүй. Ерөнхийд нь ингээл хараад явж гин. Тэгээ би бодохдоо бол ингээ хараагаа тэглүүлээл тэгэл баг шууд ингээл юм хараад амар хараа сайжирч тийм болоо гэж үзэж үгүй юм байна. Ингээ өдрөөр ингээ сайжирсаар хагаад сарын дотор ер нь хараа ингээд төгс болоод тэгээд тогтдог гэж байна. Тийм болохоор одоохондоо бол ямар ч байсан хараа бол тийм амар сайжраагүй. Гэхдээ ямар ч байсан шилгүү явхад бол асуудалгүй хэмжээний болсон байна. Угаасаа гэхдээ яаж ч утсан шууд тийм амар хараа сайжирч гэж явах уу. Хараагаа тэглүүлээд 24 цагч болоогүй байна. Хэд хоногоос нэлээд гайг болчих واخа. За ямар ч байсан одоогийн байдлаар нэг иймэрхүү байна. За тэгэл Жэни маань л өглөө болгон ухтаж авах юм да. Хараагаа тэглүүлсний маргааш нь Солонгост сурдаг манай үеэл маань над руу зорж ирсэн байгаа. Тэгээд бид хоёр өдөржингөө энэ хаваар явж зугаалсан. За домогт Gangnam Style ч одоо бүр юм бүжигийнхаа гарны хэлбэрээр ийм хөшөөтэй юм байна. Тэгээ энд нэг Gangnam Style яваа байж идэм байна. Шинэ жил болон зул сарын үеэр таарсан болохоор гадуур одоо байгууллагуудын чимэглэлүүд бол үнэхээр гоё байсан. За нөгөө алдарт 100 хэдэн давхарч үлээ Lotte Tower гэдэг рүү гарч үзээл. За тэгээ явж байгаа л харьсан дөө. За сая явж байгаад Gentle Monster дэлгүүр л ороод бичлэг хийх гэсэн чи бичлэг хийлгэсэнгүү. Угаасаа бичлэг хийж болдгүй юм байна. Нүдний шилний тийм брэнд байгаа. Би сая Gentle Monster-оос шил авсан. Нүдний харааны шил харааны биш муу ярт. Нарны шил авлаа. Нарны шил бол надад айгүй одоо чухал. Би одоо Монголд очингод ялангуяа Монгол бол нилээ нар сайн тусдаг. Тэгээд Монголд бол нарны шил зүүхэл нилээ тохиромжтой. Ялангуяа би одоо хараагаа тэглүүлсэн байгаа болохоор одоо жоохон гэрэл харангууд ингээд нүд айгүй хэцүү болоод байгаа. Тийм болохоор нарны шил зүүхэл тохиромжтой. Зэдүүлээ хамтдаа гээс unbox хийчи. За ингээд Gentle гэж нөгөө талд Monster гэж байгаа юм. Gentle Monster гэдэг. Ийм айгүй гоё савттай. Тэгээд шилнүүд нь ер нь жоохон нэг эмхтэлэг санагдал байсан л та яг үндэ надад. Гэхдээ сайн харах юм бол ганц хоёр давгүй яг зүүж болохоор шил байсан. Тэгээд тэднээс нь сонгож аваад авсан. Тэгээд ер нь бол асуунгот ер нь нэр юм хамаагүй зүүдэг шил гэж байгаа байхгүй. Гэхдээ энэ минь бол нэлээ эмхтэлгэл харагдчих. За мэдгүй. Энийгээрээ энэ цүнх мөхт юм шнэ. За энэ бол ийм альчуур юм байна. Гарын авлага гэдэг шиг guide маягийн юм байна. Тий. Ямар ч юм дотор байдаг те. Энэ нэг Gentle Monster-ийн одоо гişүнжлэн цаашаа юм бэ. Ингээд одоо юу гэх юм бэ? Баталгаад хууц гэх юм уу? Тэгээ амар цүнх мөхтэй. Тэгтээ жоо эмхтэл гэлээ. Тэгтээ. За. Паа. За нэг юм би тэгтээ бас өөрөө шилээс харж чадахгүй. Тэгтээ нэлээд давгүй тийм яг хар саарл маягийн өнгөтэй. Яг хар биш. За нэг ийм шил авчлаа. Зөгч гинүү надаа. Манайхаа гэдэг төгөлөө. Өө энэ гэхдээ давгүй л харагдчих шүү гэн. Би одоо яг хараа манаас 100% төгс болоогоо болохоор одоохондоо яг өөрийгөө сайн харахгүй. Гэхдээ ингээд харахад бол нэлээд давгүй харагдчих. Яг шил авсан шалтгаан нь энэ шилийг харангууд одоо яг нөгөө хараагаа тэглүүлчих үедээ авж исэн дурсгалтай шил болж үлдээсэй гэсэндээ авсан. Тэгээ дээрэс нь Jenny-гийн угаасаа нүүр царай болсон брэнд болохоор бас энэ Jenny-дээ бас нэг хөрөнгө оруулъя гэж бодоод. Тэг бас хэдэн төгрөг нь хаа юм дээ. Ганц хоол авч идэх байлгүй дээ. Мөнгө хэрэгдэх. За тэгээ миний хувьд бол нэг иймэрхүү байна. Одоо өнөөдрийн байдлаар хараа маань нэг ийм байна. Тэгээд би маргааш өглөө Монгол руу буцсан. Тэгээд энэ бичлэг ер нь бол одоо ингээ өндөрлөг шатандаа орж байна. Тэгвэл би яг Монголд очиод маргааш нөгөөдрийнхөө байдлыг бас ямар гарыг ин гэртээ очиод ер нь та хэдэд танилцуулъя. Тэгээд өнөөдөртөө бол ингээд Солонгосоос яваад шууд Монголд очиод уулзцгаая. Hey guys, за тэгэхээр хараагаа тэглүүлээд сар гарны хугацаа өнгөрсөн байна. Одоо би бол бас гэрэл рүү харахад тийм ч амар тийм тухтай биш. Гэхдээ одоо дундчаар 2-3 сарын дараа энэ мэдрэмж нь бүрэн арилдаг гэж байгаа байхгүй юу. Гэхдээ анх одоо хараагаа тэглүүлсний дараа байсан үеэ бодох юм бол хамаагүй гайгүй болцсон. Гэхдээ миний харах чадвар бол одоо factory reset хийгдсэн буюу одоо анх төрөхөд ямар байсан яг тэр шигэ болцсон байгаа. Тэгэхээр одоо тодорхой хугацаа өнгөрсний дараа би одоо гэрэлд мэдрэг байдал маань зүгээр болчих юм бол тэгэл тэр чигээр миний хараа 100% зүгээр болно гэсэн үг. Нэг сарын хугацаанд
ямар нэгэн тийм гаж нөлөөч юм уу ямар нэгэн тийм асуудлууд бол гарч ирээгүй. Яг гоо заримдаа бол нүд маань илүү хурдан ядардаг. Тэгээ тэр үед бол утас ч юм уу ямар нэгэн дэлгэц харахгүй одоо нүдээ амраах одоо тийм шаардлагууд бол гарч исэн. Миний одоо муу байсан хараа маань хасах 1.5 байсан болохоор одоо бас тэгж нөлөөд нь амар тэгж мэдрэгдэхгүй байна гэж бас хэлж исэн. Хараа муутай хүмүүс дундаа бол нэлээд гайгуудаа орно. Тэгтэл ялгаагүй шил зүүх хэвд бол зүүн л дээ. Одоо хасах 4 ч юм уу тий хасах 3.1 хэд байсан хүмүүсийн хараа нь бол яг хагалгаанд орсны дараа бол шууд ингээд гоё болсон мэдэгддэг гэл тэгдэм байлээ. Миний хувьд бол яг үндэ шууд тэгж амар гоё болоогүй. Гэхдээ нэг 7 хоногийн дараанаас эхлээд ямар ч байсан айгүй гоё болоод эхэлсэн. Тэгэхээр одоо би цаашдаа нүдний шилээ зүүхгүй л гэсэн үг л дээ. Тийм болохоор одоо манайхан дасах хэрэгтэй юм шиг байна. За нэг иймэрхүү юм боллоо доо. Тэгээд эцэст нь хэлэхэд сайн уу буюу одоо SNU имлэгийнхэндээ баярлалаа. Магадгүй та хараагаа тэлүүлэхээр шийдээд бас ямар нэг имлэг зэмлэг хайж байгаа, амч хайж байгаа болвол SNU гэдэг имлэгийг бас сонирхоорой гэж хүсэж байна. За нэг иймэрхүү байна. Тэгээд өнөөдрийн видео энд хүрээд дуслаа. Бичлэгийг энэ хүртэл үзсэнд баярлалаа. Хэдүүлээ туудахгүй дараагийн видеогоор уулзтлаа. Түр баяртай. Ингээд 2025 он шилгүүгээр эхэлж байна.